Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс 2023-аас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөдөлмөрлөх эрхийн зөрчигдсөн гэх 692 гомдол мэдээлэл ирснээс ажлын байрны дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтанд өртсөн гэх 473 гомдол мэдээлэл бүртгэгдээд байгаа. Тэгээ хөдөлмөрийн хүрээний суур зарчим эрхийг хангахад хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд маань өөрсдөө эрхээ мэдэж үүргээ ухамсарладаг байх нь хөдөлмөрлөх эрхийн суур зарчим эрхийг бол хангахад бол чухал нөлөөтэй байдаг. Ийм учраас өнөөдрийн сургалтаараа ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны дарамт хүчгээл хүний эрхийн зөрчил болох нь гэдэг сэдвийг бол сонгож аваад бол байгаа. За энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт нь бол ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуултыг, хоёрдугаарт нь яг хөдөлмөрийн харилцаанд ингээд оролцох явцдаа ажлын байрны дарамт хүчээлд өртсөн талаар түгээмэл ирж байгаа гомдол мэдээллийн хэлбэрүүд сөрөг үр дагаврын, гуравдугаарт нь бол энэ ажлын байрны дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтаас өрчсөн сэргийлэх таслан зогсоос гомдол мэдээлэл гаргах чиглэлээр бол сургалт маань бол үндсэн 3 агуулгын хүрээнд бол явах юм аа. За нэгдүгээрт нь олон улсын эрх зүйн зохицуулалт талаасаа хүний эрхийн түгээмэл тунгалал, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг баримт бичгүүдэд хүн бүр хөдөлмөр эрхлэх эрхтэй. Хөдөлмөрийн аятаа таатаа нөхцлөөр хангах, цалин хөлс авах, амрах, аливаа хууль бус үйлдэлээс л хамгаалуулах эрхтэй болохыг бол эдгээр баримт бичгүүдэд баталгаажуулсан байдаг. За бидний дараагийн бас ойлгох ёстой юм олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай бол бид нар бол мэдэх ёстой. Олон улсын хөдөлмөрийн байгууллага маань 1919 онд байгуулагдаад 1946 оноос эхлээд нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоонд орж ажилласан. За өнөөдрийн байдлаар 187 орныг бол гишүүн орноор бол нэгтгээд байгаа нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллага бол байгаамаа. Тэгээ олон улсын байгууллагын онцлог нь гэхээр засгийн газар, ажилтан, ажил олгогч гэсэн 3 төлөөллөөс бүрдсэн бас нэгдсэн үндэсний байгууллагын онцлогтой бол байгууллага. Тэгээ 1998 онд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн хүрээний суур зарчим эрхийн тунхаглыг бол баталсан. Энэ тунхалт болохоор ингээд юм 4 суур зарчим эрхийг бол баталгаажуулсан. Нэгдүгээрт нь болохоор хүүхдийн хөдөлмөрийг устгах, хоёрдугаарт нь бүх төрлийн албан хөдөлмөрийг хориглох, гуравдугаарт нь бол эвлэлдэн нэгдэх, хамтын хэлцээр хийх, дөрөвдүгээрт нь бол хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа бүх төрлийн ялгарлан гадуурхалтаас ангид байх эрхтэй болохыг бол баталгаажуулсан байгаа юм. Тэгэхээр энэ 4 суур зарчмын хангахад чиглэсэн энэ суур гэрээ конвенцийг бид нар олон улсын хөдөлмөрийн байгууллагын суур 8 гэрээ конвенц гэж бол нэрлэж байгаа. Тэгэхээр яхаа хөдөлмөрийн олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 онд энэ хөдөлмөрийн хүрээний дарамт хүчиллийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190-р конвенцийг бол тусгаалan батлаад байгаа. Гэсэн хэдий боловч өнөөдрийн байдлаар Монгол улс маань энэ конвенц нэгдэж ороогүй боловч олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орныхоо хувьд хүн бүр хөдөлмөр эрхлэх явцдаа ажлын байрны дарамт хүчил ялгарлан гадуурхалтаас ангид байх эрхтэй бодлогыг баталгаажуулаад бас нөгөөтэйгүүр дарамт хүчил гарсан тохиолдолд таслан зогсоох, өртсөн сэргийлэх чиглэлээр л үндэсний хууль тогтоомжтой тодорхой зохицуултыг бол тусгаад бол явж байгаа. За ингээд Монгол улсын хууль тогтоомжийг хараад үзэхээр нэгдүгээрт нь бол Монгол улсын үндсэн хууль маань, хөдөлмөрийн тухай хууль маань, гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль, төрийн албаны тухай хууль, зөрчлийн тухай хууль, төрийн албаагчийн ёс зүйн тухай хуулийг бол бид нар бол нэрлэж бол болно. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөр эрхлэх эрхтэй, хөдөлмөрийн аятаа таатаа нөхцлөөр хангуулах эрхтэй болохыг бол Монгол улсын үндсэн хуулинд баталгаажуулсан. Тэгэхээр хөдөлмөрийн аятаа таатаа нөхцөл гэдэг ойлголтод маань бол ажлын байрны дарамтгүй орчинг бол бид нар бол нэрлэж бол болно. За тэгээд цаашаа явахаараа ингээд юм хөдөлмөрийн тухай хууль, гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн 6 дээр бид нар ялгарлан гадуурхалтыг хориглоод 7 дээр дарамт хүчгээл бэлгийн дарамтыг бол хориглосон. За гендер эрхтгч байдлын тухай хуульд маань бол ажлын байрны бэлгийн дарамтыг бол хориглосон байгаа юм. Тэгэхээр одоо өнөөдрийн бид нар ялангуяа энэ хөдөлмөрийн харилцааны дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтай холбоотойгоор бид нар хөдөлмөрийн тухай хууль руугаа бол төлхөө бол орох юм. Тэгээ хөдөлмөрийн тухай хуулийг бид нар харахаараа энэ 43 дугаар зүйлд нь энэ ажил олгогч маань ингээд тийм ажилтнаа хөдөлмөрийн аятаа таатаа нөхцлөөр хангах ажлын байрны дарамт хүчгэлгүй, ялгарлан гадуурхалтгүй, бэлгийн дарамтгүй орчныг бүрдүүлэх үүргийг нь бол ингээд хөдөлмөрийн тухай хуулиар бол зааж өгсөн, хуульчилсан. Тэгээ ингээд хараад үзэхээр бас ингээд одоо хөдөлмөрийн тухай хуульд заасан энэ ангид орчныг хэрхэн бүрдүүлэх юм бэ гэхээр нэг хэсэг нь бол энэ хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтыг бэлгийн дарамтыг хориглох бол ажиллагаа маань бол ороод байгаа юм. Тэгэхээр ингээд зарим байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцахаар зарим нь бол ингээд хөдөлмөрийн тухай хуулиа зарим нь копито тавьчихдаг, зарим нь болохоор ингээд жишээ нь ингэсэн байгаа юм. Нэг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад ингээд нэг хориглох зүйлээр нь ажлын байрны дарамт хүчгээл ялгарлан гадуурхалт бэлгийн дарамтыг ажилтнууд бие биедээ үзүүлэхийг хориглоно гэсэн заалт оруулаад энийгээ болохоор тухайн байгууллага маань бид нар бол энэ ангид орчин бүрдүүлэх үүргээ бол хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ
бол нэгдүгээрт нь бол октоосоо энэ үүргээ биелүүлсэн гэж бол үзэхгүй маа. Тэгэхээр бид нар яаж ажил олгогч маань хөдөлмөрийн дотоод журамдаа энэ дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалт бэлгийн дарамтыг хориглох юм бэ гэхээр наривчлан зохицуултыг тусгаач гэж бид нар бол зөвлөж байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт нь дарамт гэж үг ойлгохын, хүчирхийлэл гэж үг ойлгохын, за тухайн салбарын онцлог чивүүргээс уялдаатайгаар ямар хэлбэрийн ялгарлан гадуурхалтууд байж болох талаар наривчсан тийм нэг нэр томьёо тайлбар оруулахаа зэрэгцээгээр нэгдүгээрт нь бол бас нэг гомдол гаргах шийдвэрлэх журмыг бол ингээд тийм баталгаажуулах шаардлагатай. За хоёрдугаарт нь болохоор ингээд тийм хэрвээ дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалт нь ч юм уу бэлгийн дарамтанд өртсөн бол ямар субъектэд гомдол гаргах тухай тийм зохицуулт бол байх шаардлагатай. Тэгээ хөдөлмөрийн тухай хуулиар маш олон субъектүүдийг бол зааж өгсөн байгаа. Тэрийг бид нэ гаргах ёстой. За хоёрдугаарт нь гэхээр яг энэ гомдол мэдээлэл хүлээж авсан субъект маань хэдэн хоногийн дотор гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэх хариух талаар бас наривчсан зохицуултууд байх ёстой. За гуравдугаарт нь ингээд хараад үзэхээр яг 2021 онд хүний эрхийн үндэсний комиссасын хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн талаар тусгаалсан бол судалгаа хийсэн. Тэгээд судалгаанд нь бол хувийн хвшлийн байгууллагууд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд гээд төлөөллийг хамруулад үзэхэд ингээд тэрнээс хараад үзэхээр 10 хүн тутмын нэг нь дарамт хүчирхийлэлд хүрсэн 10 тутмын нэг нь гомдлоо юм байлээ. Тэгээ яагаад гомдол мэдээлэлээ ингээд тийм байгууллагуудад аж ахуйн нэгж байгууллагаа удирдлагатаа хүний эрхийн үндэсний комисс үйлдвэрчний эвлэлд ингээд гаргадаг юм бэ гэж судлаад үзсэн чинь ерөөсө хамгийн өндөр хувьтаагаар би ингээд гомдол мэдээлэлээ гаргалаа гэж бодоход миний гомдол мэдээлэл ерөөсө бүх хүмүүс мэдсэн байдаг. Миний хувийн мэдээлэл, хувийн нууцыг бол хадгалж чаддгүй учраас би хохирсон дээр буцаагаад илүү нэмээд хохироод байдаг учраас бол гомдол мэдээлэлээ гаргадаггүй гэсэн тийм хариулт бол өндөр хувьтай байсан. Тийм учраас бид нар хөдөлмөрийнхөө дотоод журамда хөдөлмөрийн тухай хуулиа бариад хоёрдугаарт нь бид нар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиа барьж ажиллаад тэгээд тэр нэг гомдолд дурддагцсан хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг бол хэрхэн яаж хамгаалах тухай наривчлан зохицуулыг тусгах бол тийм бол шаардлагатай бол байгаамаа. За мөн түүнчлэн хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг харахаараа энэ гомдол мэдээллийг болохоор ингээд тийм боломжит бүх сувгаар гаргах боломжийг бид нэр хөдөлмөрийн дотоод журамдаа тусах хэрэгтэй. За бичгээр гаргаж болно, амаар гаргаж болно, цахимаар гаргаж болно, утсаар гаргаж болно, эсвэл имэйл хаягаар ч гэсэн бид нар гаргах бол эрх нь бол байгаа. Тийм учраас бид нар хөдөлмөрийн тухай хуульдаа эдгээр олон сувгаар бид нар та бүхэн гомдол мэдээллийг гаргах бүрэн эрх нь байгаа шүү гэсэн тэр зохицуултыг бид нар хөдөлмөрийнхөө дотоод журамд бол тусгах нь бол зүйтэй бол байгаамаа. За ингээд хэдүүлээ ингээд ажлын байрны дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалтыг тийм талаар үндэсний болон олон улсын эрх зүйн хэм хэмжээ зохицуултаа бол харлаа. Тэгэхээр бид нэр ингээд цааш явахаараа ингээд тийм ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалт гэдэг юу хэлэх юм бэ гэдгийг бид нар нэгдүгээрт нь ойлгох ёстой гэсэн үг юм. Тэгээ энийг ойлгоход бол бид нар хамгийн түрүүнд энэ хөдөлмөрийн харилцаа, ажил эрхлэлт, ажлын байр гэдэгт бид нар ямар харилцааг ямар агуулгаар ойлгох юм бэ гэдгийг бид нар бол эхлээд бол ойлгоё. Нэгдүгээрт нь болохоор энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд бол бид нар ажил үргээ гүйцэтгэх, ажил хүлээлцэх, за сургалтанд хамрагдана гэхээр байгууллага дээрээ сургалтанд хамрагдаж болно, эсвэл гадны байгууллагын сургалтанд хамрагдаж болно, эсвэл гадаад дотоод нь бид нар сургалтад хамрагдаг. Энэ харилцаа маань орно олон нийтийн арга хэмжээ. Олон нийтийн арга хэмжээг бид нар албан болон албан бус гэж хоёр үйл ангилж байгаа юм. За албан гэхээр мэдээж нөгөө сургалт, семинар, хилцүүлэг нь орно. Албан бус гэхээр бид нар юуг ойлгох юм бэ гэхээр яг энэ байгууллагаас нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа албан бус үйл ажиллагаа. За нөгөө шинэ жил нь Мартин 8 бэсрэг наадам спорт урлагийн тэмцээн эдгээр маань хүртэл өөрөө хөдөлмөрийн харилцаанд бол орж байгаа. За цааш нь ээлж солилцох, ажилдаа ирэх, очих, за албан томилдоор ажиллах. За албан томилдоор ажиллахдаа бид нар вагоноор явна, онгоцоор явна, машинаар явна. Тэр хугацаа маань очоод буудалд байрлана. За цаашлах юм бол бүр бид нар ямар ингээд томилтынхаа чивүүргээс хамаарат юу хийх гэж бодсон гэд бүхий л харилцаа маань болохоор энэ ажил эрхлэх хөдөлмөрийн харилцаанд бол орд юм. Тийм учраас ажлын байрны дарамт хүчирхийлэл гэж юуг ойлгох юм бэ гэхээр энэ өргөн харилцаа, энэ өргөн агуулгын хүрээнд ажилтан, ажил олгогч, гурав дахь житгээд бие биендээ үзүүлж байгаа дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалтыг л бид нар ажлын байрны дарамт хүчирхийлэл гэж бол нэрлээд бол байгаа. За тэгэхээр дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалт чинь ялгаатай ойлголт. За дарамт нь гэж үг хэлэх юм бэ гэхээр ажилтан албан хаагчийг арьсны өнгөөр нь, насаар нь, хүүсээр нь, гадаад үзмжээр нь, бэлгийн чиг баримжаагаар нь, хүүсээр нь, за зэрэг тийм ялгаатай онцлог шинж чанарт нь үндэслээд хувь хүн лүү эсвэл бүлэг чигсэн хүсээгүй доромжсон зан үйлийг бид нэр дарамт гэж ойлгож байгаа. Хоёрдугаар нь хүчирхийлэл гэдэг тэгэхээр за бие махбодд нь хүч хэрэглэсэн, эсвэл санаатаагаар занл хийсэн, за эсвэл боддоор хэн нэгэн нөгөө хүнийхээ эсрэг юм уу эсвэл бүр бүлэг хүмүүс болон олон нийтийн эсрэг хүч хэрэглэсэн ойлголтыг бид нар бол хүчирхийлэл гэж бол ойлгоод бол байгаамаа.
За хөдөлмөрийн тухай хуулийн миний түрүүний хэлсэнчлэн 6 дээр ялгалан гадуурхалтыг оргисон, 7 дээр дарамт хичээлэл бэлгийн дарамтыг бол оргисон байгаа юм. Тэгээ хөдөлмөрийн тухай хуулийн 7-г харахаараа энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хичээлэл бэлгийн дарамтын хэлбэрүүдийг бол тодорхойлсон. Нэгдүгээрт нь үгээр, хоёрдугаарт нь бээр, гуравдугаарт нь цахимаар, дөрөвдүгээрт нь бусад хэлбэр гэсэн 4 төрлийн хэлбэрийг бол зааж өгсөн байгаа юм. За тэгэхээр ингээд харахаар бол үгээр гэхээр ямар нэгэн байдлаар хүнийг доромжлох, таагүй үг хэлэх, хараал үг хэлэх. За бээр гэхээр энэ бол ингээд тийм ойлгомж хүнийг цохиж цоцсон хүний эрүүл мэндийн хүний халдшгүй байдалд нь халтсан эсвэл эрүүл мэндийн эсрэг ямар нэгэн зогсон зодсон энэ үйлдэлийг бол ерөөсөө бээр. Захимаар гэхээр ерөөсөө ингээд одоо ингээд техник технологийн дэвшлийн үед байгууллага, төрийн байгууллага, хувийн үйлчлэл гэлтгүүгээр л бид нар мэдээллийг хурдан шуурхаад солилцох зорилгоор бол энэ цахим мэдээллийн цахим технологиг бол ашиглаж байгаа. За байгууллага болгоно эсвэл байгууллага бүр эсвэл хэлттэй дотооддоо гэд Viber, за Messenger гэл эсвэл Telegram гэл янз бүрийн цахим бид нар сүлжээг ашиглаад мэдээллийг бол хурдан шуурхаад солилцож байгаа юм. Энэ дээр үйлдэгдэж байгаа л би бинийг ялгуурлан гадуурхсан, би биндээ таагүй хандсан, хараалын үг хэлсэн, эсвэл нэг дарамтанд оруулсан хэлбэрийг л бид нэр захимаар гэж бол товчхон байдлаар бол ойлгоно. За бусад хэлбэр гэдгээ хэдүүлээ дараагийн слайдуудаас бол харнаа. За ингээд хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдол мэдээлэл, за эсвэл хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаа дүн шинжилгээ, бусад холбогдох байгууллагын судалгаа дүн шинжилгээг харахаараа хэдүүл ямар төрлийн дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтын хэлбэрүүд байгаа юм бэ гэж харагдана. Тэр ялгарлан гадуурхалт гэхээр Монгол Улсын үндсэн хуулийн загаал одоо 2017 оноос эхлээд хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүгийн хуулийн дээр бас ялгарлан гадуурхалтыг хориглоод энийг ба эрүүгийн гэмтэр гэж үзээд хөдөлмөрийн тухай хууль дээр бид нар ялгарлан гадуурхалтын бүх хэлбэрүүдийг бол хориглосон байгаа юм. Гэсэн чинь яг хүний эрхийн үндэсний комисс иргэнээс нэг хүсэлт ирсэн сургалт авъя гэсэн. Тэгээ сургалт авъя гэсэн хүсэлтэд танилцсан чинь тухайн нөгөө албаагч маань нэг байгууллагт ажилладаг юм байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг тэр залууг арсны өмнө айгүй шар тэрээ нөгөө эхлээд байгууллагын дарга нь тэр залуу Шараа Шаркова гэж дуудаад тэрнээс нь болоод байгууллага дайраа намайг Шараа Шаркова гэж дуудаад байна штэ. Энд чинь ялгуурлан гадуурхалт мөн бидтэй манай байгууллага дээр ирээд сургалт ороод өгөөч гэсэн тийм хүсэлтүүд ирж ирсэн юм. Тэгэл яг зарим нь ингээл бодож яж магадгүй хамаатан садан дундаа ч юм уу гэр бүл дундаа ч юм уу найз нөхд дундаа нэг хөөрхөн бомбоко шарака ногоно могон янз бүрийн бид нар хочтой байж болно. Гэхдээ бидний нэг мэдэх ёстой юм энэ хамаатан садан найз нөхөд гэр бүлийн харилцаанаас хөдөлмөрийн харилцаа ондоо асуудал. Энэ бол эрх зүйн хэмжээтэй хөдөлмөрийн тухай хуулиараа альва төрлийн ялгарлан гадуурхалтыг хориглосон багт чинь би биендээ нэр хоч үг нь ялгаатай байдал нь үндэслээд тэр хүнийг ялгарлан гадуурхан нэр хоч үг нь дооглон шоглоно гэдэг бол өөрөө ялгарлан гадуурхалт мөн бөгөөд хөдөлмөрлөх эрхийн зөрчил мөн гэдгийг та бүхэн бас хэлэх нь бол зүйтэй бол баха. За эсвэл зарим өдөрт албан тушаалтнаас хэд өндөр шаардлага тавих албан тушаалын тодорхойлт заагаагүй чиг үүргийг олон удаа олон давтамжтайгаар хийлгэх, за эсвэл чадвар ч юм уу чадвараас нь хэтэрсэн үүрэг даалгавар өгөх, ажилтны хувийн амьдралд нь хэд оролцох, за орой болтол нь суулгах, за онцгийн шаардлагагүй үед ерөөсө хах сайн бүтэн сайнгүй эсвэл үүрэг даалгавар өгөх зэрэг бол бас энэ бол дарамтын төрөлт бол хамаарж байгаа. За бэлгийн дарамт гэхээр энэ бол ерөөсө бидний яг дараа өөр хичээл боловч яг бэлгийн дарамт гэдэг бол бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ үгээр үйлдэлээр бусад хэлбэрээ үзүүлж байгаа бол бэлгийн дарамт бол гэж бол нэрлэдэг байгаа. За эсвэл зарим тохиолдолд ингээд яг төрийн байгууллагууд улс төрийн үзэл бодлоор нь ялгарлан гадуурхалтыг аль намын харьяалтай байх, аль улс төрийн байгууллага ч юм улс төрийн намыг дэмждэг байгаас нь шалтгаалаад тэр хүнийг ялгарлан гадуурхах. За эсвэл тэр хүнийг тэр намын харьяалтайгаас нь хамаарад тэр намыг дэмждгээс нь хамаарад тухайн хүнийг ажлаас халах зэрэг бол дарамтын хэлбэрүүд бол байгаа. Заас ингээд цаашлахаараа бид нар үг хэлээр доромжлох, дээрлэх, за эсвэл бүр харьцахгүй үл тоож харьцахгүй байх нөгөө нэг албан байгууллагынхаа албаагчдынхаа гадна байгаа мэтэр мэдрүүлэх, гэр орныхоос ч юм уу хувийн амьдралд нь оролцох, нэр хүндийг нь бутаах зэрэг бол маш олон гэдэг юм дарамт хүчгээл ялгарлан гадуурхалтай холбоотой хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой зөрчлүүд бол түгээмэл бол байгаа. Тэгэхээр бас эндээс бол бас бидний бас нэг мэдэх ёстой юм ингээд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажлын байран дээр энэ эдийн засгийн дарамтанд бол орох тохиолдол байгаа. Тэгэхээр ингээд эдийн засгийн дарамт гэхээр мэдээж мөнгөтэй төрхтэй цалин хөлстэй холбоотой асуудлыг бол бид нар ярина. Тэгэхээр ингээд ерөөсөө ингээд одоо хөдөлмөрийн хуулиараа ч юм уу хууль тогтоомжоо бид нар хараад үзэхээр ингээд тийм хүн өөрөө ажил хийж байгаа бол тэрэндээ таарсан цалин хөлсийг авах хэрэгтэй. За энэ эрхээ эдлээд бид нар авсан цалин хөлсөө бид нар өөрөө захиран зарцуулах миний эрхийн асуудал, хүний эрхийн асуудал бол болоод байгаа. Гэсэн чинь байгууллагаас нэг эцэн журмаар ингээд нэг мөнгө татах, нэг төрсөн өдөр тэмдэглэх, за буйны ажилд оролцох, за нэг гавьяатын манай нэг албаагч гавьяат оллоо гэд тэрэнд нь ингээд нэг сайн дур үндэслэлэр биш бүх
хүмүүсээс нэгдсэн журмаа мөнгө татгуул ойлголтууд бол байдаг. Тэгэхээр бид нар энийг ямар нэгэн би цалингүйс авч байгаа юм чинь өөрөө захиран зарцуулах юм чинь тухайн хүний асуудал болохоор ингээд нэгдсэн журмаа за мэдээж ингээд нэг хамт олон байгууллагууд ажиллаж байгаа юм чинь нэг сайхан үед нь хамт байгаад за зовлон гунигтай үед нь бид нар биенийхээ зовлон гунигийг хуваалцалгүй л яах вэ? Гэтэ хамгийн гол нь нэгдүгээрт бид нар ингээд тийм нэгдсэн журмаа мөнгө татахдаа нэгдүгээрт нь сайн дурын үндсэн дээр байх хэрэгтэй гэсэн. Сайн дурын үндсэн дээр биш болоод ирэхээр л ингээд тийм эдийн засгийн дарамтын хэлбэр рүү шилжээд бол байгаа юм. Тэгээ бид нар хэдий ингээд 8 цагийн турш за 8-аас илүү цаг ажиллах тохиолдол бидэрт бол маш их байгаа. Тэгээ бид нар ингээд хамгийн л нөгөө эрг ирч хүчтэй энергитэй одоо хамгийн тэр үе бид нар нэг байгууллага дээр албаагч дундаа ингээд зарцуулж байгаа боловч тухайн хүн өөрөө ямар амьдралыг туулж аваа ямар эдийн засгийн нөхцөл байдал байгаа гэдгийг мэдэхгүй учраас хүндээлтэй хүнийрхийн мэдрэмжтэй байхын тулд бид нар альва нэгэн нэгдсэн журмаар ингээд тийм зар тарахтаа бүгдэнд нь тараалгүй л яг уу гэтээ тэр маань өөрөө сайн дурын үндсэнээр байх хэрэгтэй гэдгийг бол бас ойлгох нь бол зүйтэй бол баха. Саяны миний нэрлсэн энэ дарамт хүчил ялгуурлан гадуурхалтын хэлбэрүүд бол төрийн байгууллага, хувийн бичлэг гэлтгүүгээр хамгийн түгээмэл байдлаар үйлдвэж байгаа хүнийрхийн зөрчил, хөдөлмөрлөх эрхийн зөрчил бол болоод байгаа юм. Тэгээ эндээс хараад үтгэхээр хэн үзүүлээд байгаа юм бэ гэхээр яг л миний түрүүчийн слайданда ярьсан ажил олгогч маань ажилтнууд хоорондоо 3 дахь этгээдээс бол ирээд байгаа энэ 3 субъект маань бол бие биендээ энэ хэлбэрүүдээр бол дарамт хүчил үзүүлэх ялгуурлан гадуурхалт тохиолдлууд бол элбэг бол байна. За тэгээ яагаад ингэж ажлын байрны дарамт хүчиглэлээс урьдчилан сэргийлэх ёстой юм бэ? Тухайн байгууллагт нь тухайн газар хэлцэд нь энэ дарамт хүчиглэлтэй ялгуурлан гадуурхалтай байгаадах юм бол ямар сүрэг үр дагавартай юм бэ гэдгийг бол энэ слайднаас та бүхэн бол харж байна. Нэгдүгээрт нь бол ажилтны тогтвор сурчлага байдлуул гэснэ. Яагаад гэхээр ингэж сайхан ажил төрлөө хийгээд албан тушаалын тодорхойл заасан чигүүргээ хэрэгжүүлээд гүйцэтгэхийн төлөвлөгөөгөө маш сайн хангаж ажиллахаараа өдөр тутамдаа ингэж тийм хичээж ажиллаж байхад ингээд дарамттай ч юм уу хүчиглэлтэй ялгуурлан гадуурхалтай болоод ирэхээр тухайн нөгөө байгууллагын маань тогтвор сурчлагын байдал бол ингээд ажилтнууд маань ажлаас гарах тийм тохиолдлуудад элбэг бол байдаг. За ажилтны эрүүл мэндэд бол сөрөг нөлөөтэй, ажилтны нэр хүндэд муугаар нөлөөлдөг. Цаашдаа ингээд дарамт хүчиглэл өртөөд ялгуурлан гадуурлан өртөө тохороо тухайн маань ажлаасаа гардаг. Тэгэхээр тухайн албан хаагч ажилтнууд маань санхүүгийн эрсдэл үүсдэг. За байгууллагын нэр хүндэд бол бас сөрөг нөлөө бол авчирдаг. Тэгээд байгууллагын соёл уур амьсгалд бол бас сөрөг нөлөө авчирж байгаа юм. Тэгэхээр ингээд бид нар чинь хамаг л өдрийнхөө ирч хүчтэй цагаа ингээд зарцуулаад тухайн байгууллагатай ажиллана гэд хөдөлмөрийн гэрээгээ байгуулгаад зарим нь дөнгөтэй төрийн албыг хашнаа гэд төрийн албаагчийн тангараа өргөөд ингээд ажиллаж байхад тэгээ тухайн байгууллагын соёл уур амьсгалын дарамттай хүчиглэлтэй гомдол мэдээлэл гаргаж болдгоо эсвэл ингээд хил амаараа зохицуулж болдгоо эсвэл хөдөлмөрийн дотоод журамд ингээд тусгаагүй байх юм бол тухайн байгууллагын соёл уур амьсгалд маш сөрөг нөлөө бол авчирдаг. Тэгэхээр ингээд тийм байгууллагын соёл уур амьсгалыг сайжруулах, дарамт хүчиглэлгүй, ялгуурлан гадуурхалтгүй байгууллагын соёлыг бүрдүүлэхэд ажил олгогчийн маань үүрэг чухал боловч ажилтнууд хүртэл өөрөө бид нар хөдөлмөрийн тухай хуулиар үүрэг хүлээж байгаа юм. Бие биендээ дарамт хүчиглэл ялгуурлан гадуурхалт бэлгийн дарамт үзүүлж болохгүй шүү гэсэн үүргийг бол хүлээж байгаа. Тийм учраас ерөөсөө ажилтны манлай чухал боловч бид нар ингээд чадандаа л бие биендээ хүндэтгэлтэй харилцдаг, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, харилцан хүндэтгэл суурсан тийм ажлын байрыг бүрдүүлж чадах юм бол тухайн байгууллагын соёл уур амьсгал маань дээшлийн зэрэгцээгээр хүний эрхийн зөрчилгүй, хөдөлмөрлөх эрхийн зөрчилгүй тийм сайхан байгууллагын соёлыг бол бүрдүүлнэ. За ажиллах орчин маань таагүй байна. За дарамт хүчиглэл ялгуурлан гадуурхалт хүн өртөөд хараа ажлын бүтээмж маань буурдаг, гүйцэтгэлд бол сөрөг нөлөө авчирдаг гэдээ бид нар маш олон төрлийн сөрөг үр дагаврыг бол нэрлэж болохоор бол байна. Хэрвээ ажилтан албан хаагч маань ажил олгогч маань за ингээд дарамт хүчиглэл ялгуурлан гадуурхалт бэлгийн дарамтанд өртөөд байх юм бол хэрхэн яаж гомдол мэдээлэлээ гаргах юм бэ? Яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Хэрхэн таслан зогсоогдлаар бол дараагийн агуулган маань бол үргэлжилж байна. За мэдээж ингээд хэн гомдол гаргаж болох юм бэ гэхээр мэдээж ажлын байрны дарамт хүчиглэл ялгуурлан гадуурхалт бэлгийн дарамтанд өртсөн хүн ажилтныг төлөөлөгч бол гомдол мэдээлэлээ гаргах эрх нь бол байгаа хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулсан. За хаана гаргах юм бэ гэхээр маш олон субъектыг бол хөдөлмөрийн тухай хуульд бол баталгаажуулж өгсөн. Аж ахуй нэгж байгууллагын удирдлагата, төрийн бус байгууллагт үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шалгах, шалгах болон хуулийн байгууллага, шүүхт, хүнийхэн үндэсний комисс, хөдөлмөрийн ээлтийн улсын байцаагч гэдгээд маш олон субъектэд бол бид нар ингээд энэ төрлийн зөрчил ч юм уу энэ төрлийн хүнийхэн зөрчилд өртөөд байгаа тохиол эдгээр хүмүүст бол гомдол мэдээлэл гаргах нь бол эрх нь бол байгаа юм. За мэдээж гомдол мэдээлэлээ гаргахдаа юуг бүрдүүлэх вэ гэхээр нотлох баримтаа гомдлынхаа хамт хавсрах ёстой гэсэн үг юм. За ингээд бас ажил олгогчд маань энэ гомдол гаргахтай холбоотой бас
бас нэг үүрэг бол байгаа. Нэмэлтээр нэгүр. Ямар үүрэг юм бэ гэхээр хэрвээ тухайн байгууллагын ажилтан албаа агч маань гэдэг ажлын байрны дарамт хүчирхээлд өртөх юм бол хинд ямар утсаар ямар субъектууд гомдол мэдээлэл гаргана гэдэг тэр агуулгыг хүн ажилтан болгонд харагдах газар байршуулах үүргийг нь хүлээж байгаа. Тэгэхээр тухайн байгууллага маань за ингээд дарамт хүчирхээл ялгарлан газранд өртсөн тохиолдолд хүний эрхийн үндэсний комиссд гамдал мэдээлэл гаргаж болно. Утсан 70222 шүү. За байршлан бичгээр ч юм уу за очиж ингээд бичлэн гаргана гэх юм бол засгийн газрын 12 дугаар байранд бол ирээд гомдол мэдээлэл гаргах ёстой гэсэн тэр нэг мессеж маань агуулга маань бол бүх ажилтнанд харагдах газар бол байх ёстой үрийг л ажил олгогч маань бол хүлээж байгаа. Тийм учраас та бүхэн бас ажлын байран дээр очоод ингээд ямар байгууллагад гомдол мэдээлэл гаргах болох тийм суг нь байгаа вэ гэдгийг нэг хараад үзээрэй. Энийг маань биелүүлээгүй байгаа тохиол хөдөлмөрийн хэлтийн улсын бацаагчаас энийг бол захиргааны зөрчил гэж бол үзээдвэл арга хэмжээ бол авнаа. За тааш явахаараа хүлээлт хариуцлагын талаар бол бас мэдээлэл өгөх бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг ажлын байрны дарамт хүчирхээлтэй холбоотой за ингээд хууль тогтоомжууд дээр хэрхэн энийг хориглоод ямар хариуцлага хүлээх болсныг та бүхэн одоо энэ слайднаас бол харж байна. За хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ын 6 дахь хэсэг зааснаар ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаан дарамт хүчирхээлэл бэлгийн дарамт дүүлсэн этгээдэд зөрчлийн болон эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд энэхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийдвэрлэлд чөлөөлөх үндэслэл болохгүйг заасан. Тэгэхээр энэ зохицуултыг хараад үзэхээр хэдийгээр тухайн зөрчил захиргааны шинжтэй болох за эсвэл гэмт хэргийн шинжтэй болох тохиолдолд хамаарах боловч энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд бүх дарамт хүчирхийлэл ялгарлан гадуурхалтыг бол бид нар зөрчил гэмт хэрэг гэж үзэж байгаа хэрэг бол огтоосоо бол биш юм аа. За тэгэхээр нэгдүгээрт нь сахилгын хариуцлага хүлээгдэж болно. Сахилгын хариуцлага гэхээр за хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол за хөдөлмөрийн тухай төрийн албаны хуульд тогтоомж зааснараа нээлттэй хаалтаа сануулгах цалингийн 20-30 хүртэлх хувийг за нэг албан тушаалаас нь бууруулах төрийн албанаас халах гэсэн сахилгын хариуцлагууд бол байгаа. За захиргааны хариуцлагын тухайд бол зөрчлийн тухай хуулиараа энэ ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээлэл хүлээж аваад тэр нь тогтоогдох юм бол зөрчлийн тухай хуулиар бол хариуцлага хүлээлгэхээр бол заасан. Тэгээ хэрвээ бас нөгөө талаар ажил олгогч маань өөрөө энэ ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх буюу хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусах асуудлаа биелүүлээгүй байгаа тохиолдолд энэ зөрчлийн тухай хуулиар бол бас ажил олгогчд маань бол хариуцлага тогтцол явж байгаа. За эрүүгийн хариуцлага гэхээр за хүчингийн гэмтэрч ч юм уу хүний бие махбодод халдсан хөнгөн хүнд гэмтлийн зэрэгс нь хамаарат бол эрүүгийн хуульд зааснаар бол бас хариуцлага бол хүлээлгэн. За ингээд дараагийн ёс зүйн хариуцлага асуудлаас бас яригдчихэж байгаа. Тэгэхээр 2023 он төрийн албаагч ёс зүйн тухай хууль бол батлагдсан. Тэгээд 7 дугаар зүйл дээр нь бол ёс зүйн төрийн албаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг бол заасан байгаа. Тэгэхээр энэ одоо тэгээ хууль тогтоомжоо бид нэ хараад үзэхээр тухайн байгууллагын хүний албаагчдын хүний тооноос бол хамаарат 3-7 оны бүрэлдэхүүнтэй ёс зүйн дэд хороо бол ажиллаж байгаа. Ёс зүйн дэд хороо маань өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд чиг үүргийнхээ хүрээнд бол ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бол авч байгаа. Тэгэхээр ёс зүйн зөрчил гэхээр ер нь бол энэ нийтлэг байдлаар бол энэ харилцаа хандлагатай холбоотой гомдол мэдээллийг хүлээж аваа шалгаж шийдвэрлээд дүгнэлтэд ажил олгогчтой бол танилцуулна гэсэн ийм эрх зүйн зохицуулалтаа бол байна. Ажлын байрны дарамт хүчирхээлийг ялгарлан гадуурхалтаас хэрхэн яаж үрдсэн сэргийлэх юм бэ? Тухай бол одоо бид дараагийн слайдуудаас бол харагдаж байна. Нэгдүгээрт нь сургалт нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулаач гэж байгаа юм. Тэгэхээр ингээд хүн чинь ерөөсөө хүний эрхийн зөрчлийг хараад үзэхээр хүний эрхийг зөрчиж гэж бодож бас санаатай байдлаар зөрчих тохиолдол маш бага хувьтай байдаг. Тэр яагаад хүний эрхийн зөрчилүүлэлттэй гэдэг юм бэ? Яагаад ажлын байрны дарамт хүчирхээл ингээд түгээмэл байдлаа илрээд байгаа юм бэ гэхээр ингээд хүмүүс маань өөрөө хүний эрхийн ч юм уу хүний эрхийн мэдлэг ойлголт хандлага багтай. За хүний эрхийн сургалтын эсвэл сууж зөөг эсвэл ажлын байрны дарамт хүчирхээллийн хэлбэрүүдийг мэдгүй эрх зүйн зохицуултыг мэдхгүйгээсээ болоод ингээд тийм нэг ажлын байрны дарамт хүчирхээл ялгарлан гадуурхалтыг бас үзүүлээд байж болцсохгүй учраас ажил олгогч маань бол энэ сургалтынхаа төлөвлөгөөндөө энэ ажлын байрны дарамт хүчирхээлтэй холбоотой хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой хүний эрхтэй холбоотой сургалт нөлөөллийн ажлыг бол тогтмол зохион байгуулаач гэж бол зөвлөж байгаа. Тэгээд сургалт нь ингээд сууж байгаа албаагчд маань ийм хэлбэрийн дарамтууд байдсан байх шүү. Энэ хэлбэрийг энийг бол хүчирхээл гэж нэрлэдэг юм байна. За тэгсэн тохиолдолд хүлээх хариуцлага нь энэ юм байна. За нийтлэг байдлаар манай ажил дээр ч юм уу манай газар нэгдсэн ч юм уу за эсвэл би өөрөө ч юм уу гээд хүнийг ялгарлан гадуурхаад байсан байх шүү гэсэн мэдлэг ойлголт үлддэг учраас ерөөсөө энийг заавал дарамт хүчирхээл үйлдэгдсэн хойно нь биш урьдчилан сэргийлэхүүднээс энэ мэдлэг ойлголт олгох сургалтыг бол тогтмол зохион байгуулах нь бол зүйтэй юм а гэж л үзээд байгаа. За нөлөөллийн маш олон төрлийн арга хэмжээнүүд байгаа. За байгууллагууд маань зарим байгууллагын сайн туршлагыг харахаараа хаанд ч юм уу эсвэл сургалтынхаа танхимд ч юм уу за эсвэл
бол нэг тэр гадаа үүдэндээ ч юм уу энэ хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой ажлын байрны дарамт хүчирхийлэл хориглосон шинжтэй тийм плакатууд нааж जैन тэр талаар мессеж өгвөл маш олон төрлийн маш олон сувгуудаар бол хүлээж जैन за хан хаалгаа ч юм уу энэ зөрчлөөс урьдчилан сэргэлгүүднээс бүх ажлын байраа нэг шилэн болгодог тийм асуудлууд бол байна. За тэгээд цаашаа ингэж ярихаараа за бүх сувгаар бол дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл хүлээж аваад хүлээж авч जैन эрсдлийн үнэлгээ хийж जैन за эсвэл ингээд нэрээ нууцсан байдлаар ч юм уу ингээд тийм нэг мэйлэр ч юм уу гомдол мэдээлэл хүлээж авсан цаашлах юм бол ингээд тийм хайрцаг бас нэг гомдол мэдээлэл ингээд хүлээж авах хайрцаг бол ажилуулдаг. Энэ маань өөрөө ингээд тийм тэр төрлийн гомдол мэдээлэл тэр төрлийн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлсэн тэрийг ингээд үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж байгаа бөгөөд тасан зогсооход бас чухал арга хэмжээ болдгийг бол хэлэх нь бол зүйтэй баха.